За сайн байцгаана уу. Өнөөдрийн видеогоор соёл дээж авж байгаа талаар богино хэмжээний видео оруулж байна. За төсөл маань Перт хотоос 750 км зайтай байршдаг учраас машин нэлээд олон цаг явж хүрдэг. За ингээд замдаа гарч байгаа. Гэж юм уу. За бид нар ийм машинтай явж байгаа. Хоёр хүн явж байгаа. Ардаа нөгөө Polaris Ranger гэдэг юм одоо дөрөв дугуйтай юм ашиглаж тал бадрын ажиллаж байгаа гэсэн. За одоо ингээд тал бадрын ирсэн байна. Polaris жолоод явж side by side гэдэг бас өөр нэр. Жолоод явж за мэдээж нэг iPad-ын дээр суулгасан газрын зурган дээрээс товлсон нөгөө соёл авах цэгийнхаа байршлыг харна. За ингээд байршилтаар ойрхон ирсэн бол ирж зогсоод за тэгээ буугаад цэгээ шалганаа. Цэгээ шалгаад координатаа шалгаад координатаа бол ойрхон яг нэг товлсон цаг дээр ирсэн байх хэсгээ шалгана. За тэгээ артлын ачаан дээр нөгөө соёл авахд хэрэглэгдэх одоо шигшүүр, хүрц одоо дээжийн ууц зэрэг юмнуудаа ингээд тавьсан байдаг. А тэр тэднийг ингэж аваад за би шигшүүрэн дээр нөгөө iPad-аар тавьчихсан зураг хараа яваад байгаа юм. Шигшүүрлүүг хараагүй шүү. Шигшүүрэн дээр зураг дээр байгаа зураг хараад байгаа юм шүү. За ингээд нөгөө жоохон өөрчлөлтөг нэг accuracy нөгөө юуны координатын системийн нөгөө наригчлаас хамаарат цэгээ жоохон шалгаж ингэж наривчилж ингэж авдаг. За дээж ах цаг дээр ирсэн байна гэж үзэх юм бол гадруугийн цахан жоохон цэвэрлэнэ гэдэг. Нэг гүнзгий уухгүй. Энд бол нэг 10 санж 20 санж дээт нь 20 санж л ухдаг. Өнгөн хөрсөө өнгөрөөл тэний доотлын одоо сул одоо хайр гэлснээс одоо дээж авч байгаа. Одоо Австрал төв маань нөгөө маш их өгөршил нөгөө эдийн систем хүчтэй өвчсөн байдаг учраас энэ үндсэн жолоодыг хүртэл малтж гараар ухахад бол жоохон төвөгтэй. Энэ тохиолдолд ерөөс шууд өнгө хөрсөн өнгөрөөл шууд дээрэс нь одоо юг авчдаг үе, соёл дээж авчдаг байж. Дээж авсан мэдээж нөгөө дээжин шигшүүрээ цэвэрлэнэ. За нэг өмнөх дээжээ солилцсон ямар нэгэн одоо дээжийн үлдэгдэл байхаас шалгах байлгахгүй тулд сэрэг шалгаад ингээд дээж явнаа. За хажууд нь цаасан утанд авч байгаа. За баг гонтой ухах нэг 20 см хүртэл ухаад за тэгээд нэг таблетэн дээр бүх мэдээлэл бүгэлж оруулнаа. За ямар мэдээлэл одоо жишээ нь соёл дээжин дээр ямар өнгөтэй байна, ямар ширхэгтэй байна, элс хайрга тийм ээ шавар байна уу бүх зэргийг үзээд тэмдэглээд за болж игэл нөгөө тухайн одоо өрөмтөл материалынхаа одоо ямар төрлийн чулуулгыг тархсан байна, ямар одоо хэмгцэл тэрхээс бүрдсэн байдгийг бичүүлэн за тэгээд чигшил гэх мэтлэн соёл дээж бичлэхэд өөр бас ямар одоо нөгөө тэмдэглэж болох үзэж харж болдог. За ингээд дээр нөгөө өхний гүнээ бас харна, өхний гүнээ бичин. За тэгээд дээр нь зургийг авна. Дээрээс нь харсан байлгүй дээжийн утан дээр байгаа дээжийн дугаар нь тод харагдчих хэвээр. Яг энэ өхнөөс энэ дээжийг авсан шигшүүр дээр байгаа энэ дээж нуут руу орж байгаа гэдгийг нотлох одоо үүднээс гэх юм уу. За тэгээд дуу зураг нь болохоор зэрэг ерөнхийдөө нөгөө дээж оруулаад орчныхон зургийг авдаг. За гарш явах юм бол гаршийг нь оруулдаг, гарш байхгүй бол мэдээж эргэн тойрных нь одоо тал байхан зургийг оруулж ингэж хоёр зураг дардаг байж байгаа. За ингээд бүх зүйлээ шалгаад болсон гэж үзэх юм бол одоо энэ дээр iPad-ын дээр тухайн цэгийнхаа мэдээллийг, саган соёлынхаа мэдээллийг ингэж хадгалж авнаа. За ингээд шигшнэ. Одоо шигшхөөс өмнө тухайн одоо дээжинд маань нөгөө хөрс оромголын бүрхөвч янзрын юм орсон байна гэдгийг шалгаад авч хайна. Орсон байл өнгө хөрс орлохгүй. За ингээд шигшээд дээжин бол яг нь 250 г за түүнээс дээш байвал зүг. Тэгэхээр лаборатори болгоно өөр өөрсдийн гэсэн нөгөө шаардлагатай л да нөгөө энийг шигшсэн гэдэг учраас нундаглалтанд оруулах шаардлага учраас харьцангуй бага жинтэй соёл бага жинтэй байж болдог. За ингээд шигшүүр дээр гарсан дээжээ цаас уут руугаа хийнэ. За цаас уутан дээр мэдээж дээжийнхаа дугаарыг гаргах хэвээр тод ойлгомжтой бичсэн байх хэвээр. За ингээд тал уут бууж эсвэл 4-3 хэмжээтэй ийм хэмжээгээр дээж аваад за дээдлийн одоо амсрыг нуглаад ингээд хадгалж авнаа, цаас уутанд авнаа. За ингээд дараагийн соёл авах дээж бэлэн болох учраас дээж сэтогоо шигшүүрээ цэвэрлээд за энэ өхөө бас буулна.
За тэгээ артлага ачаан дээр нөгөө хурц шигшүүр авсан дээжүүдээ бүгдийг ачдаг. Маш амар ажил үүсдэг. Маршрут үүсдэг. Нөгөө дээж авах зорилготойгоор явж байгаа үед энэ ийм дөрөв дугуйтай Polaris Ranger гэдэг ийм юмар явцсан дээр гэдэг. Дөрөв дугуйтай мотоцикл бол биш. Бөөрийн одоо ийм өрүүлтэй мушигдаг. Мотоцикл өрүүл шиг биш. Машин өрүүл шиг бөөрийн өрүүлтэй. За тэгээд нөгөө миний хамт бол маш модтой орчин таарсан учраас нэлээд тулах чадвар сайтай юм одоо юу хэрэгжилж байгаамаа. Тэгээс за тэгээд одоо аюулгүй байдлаа бодно мэдээж шилээ зүүн тийм ээ одоо өсөрсөн модны үрц хэмжээчнүүд рүү орох толгоонууд зөх эрсдэлтэй учраас нэгэ бас бодолцох хэрэгтэй. За ингээд ажиллаад дуусгаад машин байгаа газар руугаа явж гин. Нөлөө хурдлын нөлөө өндөр мотоциклтэй адилхан ер нь их өндөр хурдлж чадна. Бас хурдлах чадвар маш өндөртэй, маш хүчтэй. Ер нь их хүчтэй багтаад замын юм одоо газар ажиллах зориулагдсан юм тээвэр хэрэгсэл байгаамаа. Яг оноос нэр нь хэлж мэддэг мотоцикл биш. Дөрөв дугуйтай одоо Polaris Ranger гэдэг л дээ жинхэнээр нь. Тэгээд ийм тээвэр хэрэгслэр одоо соёл ээж авахд австрал маш өргөн хэрэгддэг байна. За ингээд өөрийнхөө нөгөө том автомашин дээр ирээд хоёр тийм Polaris явж байгаа. Нэг нь манай ирээгүй учраас ингээд урагшин шахаад ингээд тавьчин дараагийнх маань ажил дуусгаад ирэнгүүтээ миний араас ингэж байршуулад артлын тагийг хаагаад игээд явах бэлэн болно. За ингээд сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Баярлалаа.